Сайн мэцхан үзэгчдээ Улаанбаатар хотод 13 цаг болсон байна. Тэнгэр телевизийн Тэнгэр панелийн дараагийн дугаар эхэлж байна. За маргаашнаас эхлээд хэрэг 4 өдөрт Улаанбаатар хотноо дэлхийн 70 гаруй орноос 5,000 төлөөлөгчд зорин ирж Улаанбаатар хотыг зорин ирж чуулгах гэж байна. За энэ бол GCI-ийн Аз номхон далайн бүс нутгийн чуулга уулзалт эрх 4 өдөрт Улаанбаатар хотноо болох гэж байгаамаа. За энэхүү чуулга уулзалт нэг талаараа манай Монгол улсын эдийн засгийн эргэлт, за бизнесийн салбарт томоохон нөлөө авчрах хууц арга хэмжээ болно гэдэг хүлээлттэй байгаа. За энэхүү арга хэмжээний талаар ярилцахаар өнөөдөр бид нар зохион байгуулах багийн гишүүдийг студидтэй ураад байна. За 2025 Аз номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтын зохион байгуулах хорооны дэд захирал Төмөр, за мөн 2025 Аз номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтын дижитал болон ногоон чуулганыг хариуцсан захирал болох за Солон, за мөн 2025 Аз номхон далайн бүс нутгийн чуулга уулзалт зохион байгуулах хорооны санхүү бүртгэл хариуцсан дэд захирал Долгор Сүрэн нарыг өнөөдөр бид нар студидтэй урьж, за GCI байгууллага гэж ямар байгууллага байдаг, за энэхүү байгууллага ямар арга хэмжээ явуулдаг, за ирэх өдрүүдэд болох байгаа арга хэмжээний ач холбогдол болон хөтөлбөрийн талаар өнөөдөр бид нар дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгэхээр эхний асуултыг Солонгоос суу, ер нь яг GCI байгууллага гэж ямар байгууллага вэ? Орсноороо ер нь ямар ач холбогдолтой, ямар өргөөжийг өөртөө авах боломжтой байдаг вэ? GCI байгууллага өөрөө бизнесийн ашиг тусын төлөө үйл ажиллагаа явуулдаггүй. Үндсэн 4 чиглэлтэй төрийн бас байгууллага байгаа. Тэр нь болохоор бизнесийн боломжийг гишүүдтэй олгодог, сургалт төсөлт хөгжилт, хувь хүний хөгжилт дээр нь бид нар одоо бүх боломжуудыг нээж өгдөг. За тэгээ олон улсын хамтын ажиллагаа, за тэгээ нийгмийн ажил буюу одоо бид нар төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлдэг гэсэн үндсэн 4 чиглэлээр бид нар яг үйл ажиллагаагаа явуулдаг байгаа гэсэн үг. За тэгээ хамгийн гоё зүйл нь одоо миний яагаад татагдаад одоо GCI-д байгаад байгаа юм гэх юм бол би одоо 7 жил GCD чинь бид нар GCD гэж ярьдаг. Бид нар одоо 7 жил GCI миний хувьд 7 жил GCI байгуулах зайн. Тэгээ энэ жилээр яг нэг салбар байгууллагын ерөнхийлөгч албан тушаалыг харж байгаа. За тэгээ бид нар албан тушаал гэж ярьдаг нь юу вэ гэхээр ердөө нэг хүн GCI-ийн карьерийн хугацаанд нэг албан тушаалыг нэг л удаа хаших боломжтой байдаг байхгүй. Тэгээ нэг жилийн хугацаатай. Тэрүүгээрээ та өөрийгөө сориод шин зүйлийг сураад ингээд мэдэх боломжийг бүрдүүлдгээрээ намайг аягүй их татдаг. Яг гэвэл би жил болгон өөр албан тушаал гарчдаг. Хэдий би өөрөө санхүүгийн мэргэжилтэй байлаа гэхэд миний ажилладаг салбар мэдээлэл технологийн салбар байлаа гэхэд би маркетинг дээр нэг жил хүч сориод үзэж гин тэ. За тэнгуүдээ дотоод үйл ажиллагаа хариуцаад нэг ивент яаж зохион байгуулдаг мэддэг ч юм уу. Энэ бүх зүйл дээр бид нэр сурах боломжийг олгож байгаа гэсэн. Тэгэхээр 18-аас 40 гэж байгаа нь 18 та хүүхэд орж ирснээрээ GC-ийн одоо энэ нэг жилийн албан тушаалыг хаших нь бараг 4 жил дээд сургууль төгсөнтэй тэнцвүүц бид нэр хэмжээний нэг жилийн хугацаанд асар их зүйлийг хийдэг байхгүй. Тэгэхээр маш их зүйлийг богино хугацаанд мэдэх боломжтой, өшөө маш олон талбарт туршлагатай байгаа эрхэм одоо ах эгчнэр тэ найз нөхдөсөө суралцах юм боломжтой байгууллага байгаа. Тэгэхээр бас одоо үзэж байгаа 18-40 настай эрхэм гишүүдээ та бүхэн бас өнөөдөр сүүлийн өдөр маргаашийн үйл ажиллагаануудад бүртгүүлэх бас боломж нь байгаа шүү. Тэгэхээр GC Монголиагийн хувьд бол ер нь манай арчлалтаа баг чацаа гэж хэлэхэд болохоор шүү дээ. Тэгэхээр ер нь өмнө нь ч гэсэн энэ би одоо энэ тентхийн бизнесийн жижиг ивентүүд ч юм уу эсвэл стартапын хакатон тэмцээнүүдэд орохоор логонууд нь ингээд GCI логонууд айгүйх тааралддаг байхгүй. Тэгэхээр өмнө нь бас ямар томоохон арга хэмжээнүүд зохион байгуулж байв. Энэ бүсийн чуулган бас Улаанбаатар хотод 2 дахь удаага болох гэж байна. 17 онд бас юу болоод өнгөрөв? GCI Монгол байгууллагын хувьд гэх юм бол түрүү манай Солонгоо захирал маань хэлсний дагуу маш олон төсөл хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлдэг. Тэгэхээр нийт 17 салбар маань жилдээ дунджаар 60 орчим төслийг хэрэгжүүлдэг. За тэгээ энэ төсөл хөтөлбөрөөрөө бид нийгэмдээ илүү сайхан зүйлийг бий болгох зорилгоор нийгмийн ямар нэг тулгарч байгаа асуудлыг барьж байгаа. Тэрний уг үндэс нь юу вэ? Энийг яаж шийдэж болох вэ гэж залуучууд өөрсдийнхөө сайн дураар нэгдээд төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлдэг байгаа. За эндээс дуртах юм бол юу байдаг л да нэг хорм гэдэг төсөл байдаг. Нэг хорм болохоор 2019 онд хэрэгжижсэн. Энийг Монгол улс даяар хэрэгжижсэн. Нэлээд хүмүүс мэддэг те. Ер нь бол ингээд 3-4 сарын үед одоо танхаарлын гэмт хэрэг маш өндөр байд юм байна л да. Яг тэгвэл маш олон баярууд болдог те. Тэгэхээр энийг цагдаагийн ерхий газартай хамтраад за тэгвэл бид нар яаж энэ гэмт хэргийг бууруулж болох вэ? Энэ танхаарлын гэмт хэрэгээс болоод ганцхан хором төвчөөгөөс болоод хүн өөрийнхөө маш үнэтэй цаг хугацаа, эрүүл мэнд бүх зүйлээр хохирж байна. Тэгэхээр бид нар энэ дээр тэгвэл яаж болох вэ залуу хүмүүсийн хувьд гэж бодоод тэгээд бид нар нэг хорм гэдэг аяыг эхлүүлжсэн. Та өөрийнхөө одоо тэр гинт уурчин хурж олон те ямар ч тохиолдол гарч болно. Энийг зүгээр нэг хормол төвччих. Тэгэх юм бол та маш их зүйлийг одоо
сэргийлж чадах нэ. Тэгээ ингээд бид нар нэг хоромцлыг хэрэгжүүлээд яг энэ тухайн үед болдог гэмт хэргийн гаралт бол маш хэмжээгээр буурсан. За энээсээ улбалаад бид нар бас цагдаагийн ерхий газартаа хэд хэдэн төслүүдийг хамтарч хэрэгжүүлсэн. За бас нэгэн миний маш хайртай төсөл бол Save Angels гэх төсөл байдаг байхгүй. Энэ болохоор Монгол улсад дутуу нэран төрөлт их байд юм байна. Гэхдээ дутуу хүүхдүүд маань одоо дутуу төрлөөхөд инкубатор дотор хугацаагаа дуустал нь байж жих хэвээр. Гэтэл Монгол улс дахь нийт инкубаторын хүрэлцээ маш тутмаг. Тухайн хүүхд одоо жишээ 1 сарын өмнө төрлөөхөд бүтэн 1 сарын хугацаанд инкубаторт байх ёстой бол тех боломж огт байдаггүй юм байна. Тэгээ ингээд аав ээжүүд нь хүүхдүүдээ барьж суугаад оочрлаад нэг хүүхдээ нэг цагаар ч юм уу ээлжлээд ингээд инкубаторт байлгадаг. Түүнээс болоод нэраа эндэгдэл бас манад нэлээд өндөр хувьтай байсан. За манай жисай байгууллага маань бас олон улсын бусад жисигийнхэнтэйгээ хамтраад Save Angel гэдэг төслийг нэлээд олон жил хэрэгжүүлсэн. За тэгээ бид нар энэ одоо өргөө амарч ах, ер нь нийслэлийн бүх амарч ах газрууд дээрээс нь орон нутгуудын амарч ах газруудаар инкубаторыг хандив босгож хандивлаад за тэгээд энэ нэраа эндэгдлийг бол 19% бууруулж ирсэн юм гоё үзүүлэлтийг бас авчирч ирсэн. Энэ бүхэн ерөөсөө л бид нар сайн дураараа хийдэг. Тэгмээ сайн дураараа нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг гэсэн үднэс хийдэг байгаа. За мөн бид нар энэ GCI Аз намхан талаа мөсийн чуулга уулзалтыг 2017 онд анх Монгол улстай зохион байгуулжсан. За энэ Аз намхан талаа чуулга уулзалт гэдэг маань болохоор жил болгон ерөөхдөө энэ Азийнхаа өөрөөр улсад болдог. За 2 жилийн өмнө бид нар Индонезийн Жакарта хотод, түрүү жил Камбожийн Ангкор Ват гэдэг хотод болж исэн бол энэ удаа Улаанбаатарт болж байгаа. За 2017 онд бид нараас Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг аваад энэ болохоор Монголд анх удаа болж исэн. За энэ арга хэмжээг Аспакийг зохион байгуулах бид нар Аспак гэж нэрлэдэг байхгүй Аз намхан бүсийн чуулгана. Энэ Аспакийг зохион байгуулах эрхийг аавна гэдэг нь өөрөө Олимпийн эрхийг авч байгаа юм шиг бид нар 2-3 жил ингээ өрсөлдөн тэгээд маш олон бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр энэ арга хэмжээг зохион байгуулдаг. 17 оны хувьд гэх юм бол нийтдээ 3600 оролцогчтой. За энэ нь болохоор хамгийн олон улсын оролцогчтой арга хэмжээ болж исэн. Одоо хүртэл энэ хөр рекорд нэвдэгдээгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ тухайн үед бол нийтдээ 50 улсын 3600 зочид Монгол улсад одоо хуран цуглаад энэ хүү одоо чуулгана хийж исэн. За тухайн үед бол бид нар нийтдээ нэг 100 гаруй зохион байгуулах хүмүүс ажиллаад нэг 300 волонтер хүүхдүүд бас ажиллаад энэ зохион байгуулах багт ажиллаж исэн. За энэ 4 өдрийн арга хэмжээгээр бид нар Монгол улсынхаа эдийн засагт 12 сая долларын урсгалыг оруулж ирсэн байсан. За би 8 жилийн өмнө гэсэн үг тийм. Тэгээ энэ тухайн үед болохоор яг дөнгөж Шангрила зочид буудал баригдчихсан. Ер нь бол одоотой харьцуулахад дид бүтц нэлээд мууйсан. Тэгэхээр бидний хамгийн том авч чадах хүчин чадал угаасаа л 3600 байсан. Тэгээ одоо бас нөгөө илүү ингээд Монгол улс маань сайхан хөгжиж байгаа учраас бид нэр илүү олон зочдоос авах боломжтой болоод энэ жилийнхээ арга хэмжээг илүү өргөн дэлгэр цар хүтэй зохион байгуулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр маш олон хөтөлбөрүүд байна шүү дээ. Та хэдийн зохион байгуулж исэн, сайн дураараа хийж исэн. Тэгэхээр маш цөөхнийг дурдахаар л үнэхээр гайхалтай маш олон хүмүүс нөлөөлж чадсан төслүүд байна. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрүүдэд нэгдээд өөрийнхөө хувь нэмрийг оруулахын тулд ер нь GCI Монголиад ер нь яаж хэлсэн юм бэ? Яаж гишүүн болд юм бэ? 40 нас хүртэлх залуучууд бол эсэх боломжтой юм ш. Тэгэхээр төмрөөс сухад ер нь яаж хэлсэн юм бэ? Сагна да 18 наснд хүрсэн одоо 18-аас 40 насны иргэд маань одоо залуучууд маань тухайн байгууллагатаа хүсэлтээ өгдөг. Хүсэлтээ өгсөхийн дараа тухайн салбар байгууллагаас нь бас тэр хүнийг бас челленж тавьж хоёр одоо сайн дурын үндсэн арга хэмжээнүүдэд оролцуулж тэр хүний хандлага нь ямар байгаа. Дээрээс нь JCI байгууллага гэдгийг ойлгуулахын тулд үнэхээр оролцоогоороо байгаа тэр манлайлагч залуучуудтай итгэл үнэмшлэрээ нийлж чадгаар өнө гэдгийг эхлээд бид нар тэр боломжийг өгдөг. За үүний дараагаар тухайн одоо сонирхогч гишүүн гэж бид нар ярьдаг. Сонирхогч гишүүн маань үнэхээр таалагдаад үнэхээр итгэл үнэмшил нь нэгдээд орох ирмэлсэн байвал бид нэр тухайн хүнийг батламжлах одоо хоёр хүн заавал гарч ирдэг. Тэгээд энэ хоёр хүн одоо орж тэр хүнийг батламжилснараа тухайн одоо гишүүн маань сонирхогч гишүүн маань орох хэрэг нээлттэй болдог. Тэгээд нээлттэй болсон ч гэсэн одоо тухайн байгууллага болгон удирдах зөвлөлттэй байдаг. Удирдах зөвлөлөөрөө энэ хүнийг үнэхээр одоо салбартаа оруулах юм уу те ямар нэгэн байдлаар ёс зүйн одоо хэм хэмжээнд зөрчигдөхөөр одоо зан характертай юм уу тэр хүний чадамж нь ямар юм тэр болгоныг нь харж одоо үзсний дараагаас бид нэр ерөнхийдөө тэр хүнийг үнэхээр JCI байгууллагын гишүүн JCI Монгол байгууллагын гишүүн гэж home chapter-ын гишүүн гэж байгаа боловч энэ нь эргээд өөрөө JCI Монгол байгууллагын одоо бүртгэлийн дугаартай JCI одоо дэлхийн одоо залуу болж гинэ гэсэн
зүйлийг одоо илтгэдэг. Тийм байгаа. Тэгээд бас бид нар ингээд хураамжтай бид нар өөрсдөө цаг хугацаа дээрээс нь хөрөнгө мөнгийг зарж иж энэ боломжийг бас эдэлдэг. Бид нар жишээ байгуулгаас сая манай Соки захирал маань хэллээ, үндсэн дөрвөн боломжийг олж авдаг. Энэ боломжийг авахын тулд өөрөө хүн хөрөнгө оруулах ёстой. Тэгээ нийгэмд одоо эерэг манлайлалыг үзүүлсэн манлайлагч залуучуудын нэгдэлт элсэгтэй өөрийнхөө цаг хугацааг, дээрээс нь үнэт зүйлийг, дээрээс нь хөрөнгө мөнгийг зарж иж энэ байгууллага руу элсдэг. Тэгэхээр яг одоо зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний талаар хэдүүлээ дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн 70 гаруй орноос 5000 орчим төлөөлөгчд, залуучууд, манлайлагчид хүрэлцэн ирж энэ чуулган уулзалтанд оролцох эхний ээлжийн өржилсөн тооцоо байх шиг байна. Тэгэхээр Солонгоос сухад энэ удаагийн арга хэмжээ ер нь хэр өргөн цар хүрээтэй болж байна. Өмнөх жилүүдээс онцлог арга хэмжээ бас юунууд бэлтгэсэн байв? За ер нь бол мэдээж улс алга өөрийн гэсэн онцлогтой байдаг. Бидний хамгийн хайртай арга хэмжээнүүдийн нэг баггүй Аз нам хөндлөн бүсийн чуулган. Тэгээ дөрвөн бүсийн хамгийн том бүс нь манай Аз нам хөндлөн бүс гэж явдаг. За тэгээд энэ Аз нам хөндлөн бүсийн чуулганд оролцох гэж одоо манай бүст хамаардаггүй, харьяалагддаггүй Африк, Америк, Европоос хүртэл гишүүд ингээ аюулгүй хөргөнөөр оролцох сонирхолтой байдаг. За манай Монгол улсын хувьд гэх юм бол одоо энэ Аз нам хөндлөн бүсийн чуулганыг 3 яг үндсэн гол концепцийг гаргацсан, зорилтыг гаргацсан явж байгаа. Нэг нь болохоор дижитал буюу одоо манай Монгол улс ч өөрөө яг аюул дижиталлаг байдаг тийм нэлээд шилжилт хөдөлгөөн одоо мэдээллийн технологийн шилжилт тал дээр бас илүү өсрөнгөө хөгжиж байгаа. Одоо манай банк санхүүгийн салбар гих мэтчлэн. За тэгээд нөгөөх нь болохоор green буюу одоо бид нар доктортой хөгжлийн зорилтын 17 зорилтын пин зүүдэг манай GC-ийн гишүүд. За тэгээд манай Монгол улсын хөгжлийг ерөн улсуудын хөгжлийг бид нэр 17 зорилтоор хэмждэг болсон байгаа шүү дээ тийм болохоор бид нар яг энэ доктортой ивент арга хэмжээ бид нар зохион байгуулъя гэдэг үүднээсээ green гэсэн концептыг оруулж ирж байгаа. За тэгээ мэдээж маш олон зочид орж ирж байгаа учраас бид нар бизнесийн нөгөө нөлөө үзүүлж байгаа. Гишүүдтэй ч тэр гадаад зочидтой ч тэр тийм учраас бид нар бизнес гэсэн энэ 3 концепцийнхаа дагуу явж байгаа. За дижиталын хувьд гэх юм бол энэ маань ялцчгүй манай greenтэйгээ уялдаа холбоотой байгаа. Green гэдэг маань болохоор одоо наад захын зүгээр хүмүүс тайлбарлах тий. Одоо энэ цаасан хэвлэлийг бууруулах ч гэдэг юм уу. Ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулалт бид нар асар их хэмжээний одоо цахилгаан хэрэгэлдэг, асар их хэмжээний одоо нүүрс хүчлийн хий ялгаруулдаг тий. Гэх мэтлэн зүйлүүд байдаг. Тэгэхээр бид нар энэ ивентийг яаж доктортой байлгах тал дээрээ гэтээ мэдээж өөрсдийнхээ хим хэмжээдээ шүү дээ. Бид нар 100% одоо юу гэдэг Coldplay хамтлагийн тоглолт шиг тийм green бол байж чадахгүй тий. Тийм болохоор ядаж бүгдээрээ хогоо ингээ ангилжээ. Манай Монголд одоо шил пластикийн үйлдвэр бий болцсон байна. Тэгвэл бид нар пластикуудад тусдаа цуглуулад одоо тэр компанид нь хүлээлгэж өгье. За цаасан хэвлэлээ баг болох үүднээсээ тэгвэл бид нар аппликейшнтэй олъё гэдэг үүднээсээ одоо энэ 4 хоногийн хугацаанд манай зочид маань аппликейшн ашиглаад аппликейшнээс бүх хэрэгтэй мэдээлүүдээ авчина. Энэ нөгөө талдаа бас тэр хүмүүсийг нь хаашаа явсан байна, юу хэрэгэлсэн байна те гэдгийг бид нэр трак хийгээд харах боломжтой. Одоо жишээл ямар скутер унсан байна ч гэдэг юм уу. За тэгээ хаана ямар арга хэмжээнд оролцсон байна гэдгийг бид нэр ерөөхдөө хэмжих бас боломжтой гэдэг үүднээсээ ийм аппликейшнаас гаргасан байгаа. Тэгээд мэдээж бизнесээс дэмжих үүднээс аппликейшн дээрээ бүх бизнесүүдийнхаа бас мэдээллүүдийг оруулсан байдлаар ингээ явж байгаа. Тэгээд зочид маань уже ингээд 9-өөс ахуулаад ирээд эхэлсэн. Тэгээ маргааш одоо манай арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болох гэж байна. Тэгээ энэ жил болохоор бид нар яг энэ Аспака яг Тимээ гэсэн логотой авч явж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар одоо дотроо юу гэж ярьж байгаа гэхээр маргааш одоо манай Тимээ жил эхлэх гээд байна. Манай 12 жилийн бүх шинж тэмдгийг агуулсан Тимээгээ бид нар бэлэгдэж одоо энэ Аспакийнхаа гол лого, брендинг болцсон авч явж байгаа. Тэгэхээр Тимээ жил маань та эдрээ 4 хоногийн хугацаатай байх нь шүү дээ. Тэгэхээр 4 хоногийн хөтөлбөрийн хувьд төмрөөгөөс сухад ер нь ямар хөтөлбөрүүд байгаа вэ? Ер нь 5-6 мянган хүнийг ингэж оролцоосон хөтөлбөр гэдэг бол нэлээд нөсрөл байгаа тийм. Тэглүү яг нийтдээ бид нэр давхарцсан тоогоор 110 арга хэмжээ зохион байгуулагч байна. Тэгээ үндсэндээ 84 арга хэмжээг 3 байршилтээр буюу Шангрила, Улаанбаатар зочдод, Blue Sky гэсэн ийм үндсэн одоо headquarter-уудын цуглах одоо газруудыг байршлуудыг тогтоосон байгаа. Тэгээд энэгээр бид нэр хувийн хөгжил рүү зориулсан сургалтууд зохион байгуулж байна. Бизнес networking хийж байна. Дээрээс нь бидний үндсэн үйл ажиллагаа буюу conference, assembly, за нээлтийн арга хэмжээ, хаалтын арга хэмжээ гэсэн иймэрхүү олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр 2017 онд ерөнхийдөө манай эдийн засагт 12 сая доллар орчмын орлого ер нь оруулсан гэж ярьж байна. Тэгэхээр манай эдийн засгийн хувьд мэдээж
би нэвтрүүлгийнхаа ихэнх хэсэгт хэлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол хамгийн чухал болчиход байгаа. За 10 жилийн өмнөөс бараг бид нар 2 дахин баг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бол татаж чадчих шиг нийт эдийн засгаар. Тэгэхээр яг энэ жилийн хувьд одоо бараг 2000-аар нэмэгдсэн биз дээ ирэх зочдын тоо. Тэгэхээр урьдчилсан тооцооны хувьд та ер нь эдийн засагт хичнээн хэмжээний орлого оруулна гэж тооцоосон байна. За одоо нийт 5000 оролцогчид энэ чуулганд байна ирж байгаагаас 4000 гаруй яг гаднаас ирж байгаа зочид байгаа. Тэгэхээр энэ гаднаас ирж байгаа хүмүүс маань бүгдээрээ Монголын авиакомпаниас онгоцны билетээ худалдаж аваад ирнэ. Эрэхтээ бүх Улаанбаатартаа зочид буудлуудаар үйлчлүүлж байна. За бүх ресторануудаар орж ийн те. Тэгээд дээрээс нь дэлгүүрүүдээс худалдаа авалт хийж байна. За ингээд үзэр үйлчлэгээ маш олон төрлийн үйлчлэгээнүүдийг авахаар бид нэр ойролцоогоор энэ нэг 7 хоногийн хугацаанд 18 сая долларын мөнгө урсгалыг Монголын эдийн засаг руу шууд ингээ оруулах нэ гэж үзэж байгаа. За тэгээд дээрэс нь энэ зочид маань чуулганы хугацаа нэгэд үйлчлүүлэхээс гадна чуулганд дуусны дараа монголчин маш гоё үзэсгэлэнтэй байгальтай тийм. Тэгэхээр аялал бас маш их явагддаг. За 17 онд бол дуусны дараа маш олон аяллууд 600 гаруй аяллууд хийгдсэн. Тэгээд тухайн аяллын бид нар сэтгэл ханамжийн судалгааг авч үзчихсэн. Тэгэхэд нийт ирсэн зочдын 80% нь Монголд анх удаа иржсэн хүмүүс. Тэр ирсэн хүмүүсийн 90% нь маш өндөр сэтгэл ханамжтай буцлаа гэдэг тийм судалгаа гарсан. Тэгэхээр Монгол улс маань өөрсдийнх нь зочломтгой зангаараа байгальтай, үзэсгэлэнтэй байгалаараа хүмүүст маш өндөр сэтгэлийг төрүүлсэн байлаа. Тэгэхээр энэ удаа ч гэсэн бид нар чуулганыхаа дараа маш олон аялал жуулчлаа. Одоо энэ бүх 5000 зочид маань 21 аймаг руу тараад гоё аялах нь байна. За 17 онд миний сандаг нэг дурсамж гэвэл ирсэн бүх хүмүүс ноолор бүтээгдэхүүнийг авдаг. Монголчин ноолораараа алтартай тийм. Тэгээд миний санахад бүр говийн үйлдвэрийн дэлгүүр ингээ хов хос. Бүр ингээ ганц ч увц үлдэхгүй бүгдийг нь авчихсан. Тэгэхээр одоо яг энтэй адилхан энд байгаа манай энэ жижиг дунд бизнес эрхлэгчид энэ үйлчлэгээний газруудад бол маш том боломж болно гэсэн. Тэгэхээр бүгдээрээ л хүмүүстэй гоё байх нь бас нэг давуу тал эдийн засагт нь оруулж байгаа мөнгө урсгалаас гадна бид нар залуучуудынхаа ирээдүйд маш том хөрөнгө оруулж байна гэж үзэж байгаа. За яагаад вэ гэхлээр Монгол улсын талаар ингээ гадныхны төсөөлөл юу ямар байдаг вэ гэд бид нар гадагшаа маш олон ингээ яваад өөрсдийнх нь чуулганыг сурталчлаад явж байна. Тэгэнгүүт зарим нэг хүмүүс чи ажилдаа явахдаа морь унж явдаггүй гэж одоо хүртэл асууж байна. Тэг энэ ч одоо 21-р зуун ингээ гарч чадах яагаад одоо хүртэл асууж ихнэхээр аргагүй байна. Нөгөө National Geographic сувгаар Монголын тухай хэр угаасаа л одоо морь бол гардаг учраас тэд нар тийм л ойлголттой байдаг байна. Тэгэхээр ингэж ойлгож байгаа хүмүүстэй бизнес хийх дараагийн агсан түвшний харилцаанд орох нь бол итгэлцэл үзүүлэхдээ айгүй сул байд юм байна. Тэгэхээр манай энэ ASPAC буюу энэ Аз намхан далайн чуулганыг монголчууд маань ингэж өндөр түвшин зохион байгуулад энэ олон гадны зочдыг авчирч манай монгол залуучууд ийм мундаг шүү те. Бид нар ийм цахим шилжилтийг бид нар хийж чадж байна. Бид нар ногоон чуулганыг зохион байгуулж байна. Дээрээс нь бид нар энэ 50000 хүний хамгийн том бизнесийн одоо уулзалтуудыг бас чуулгануудыг зохион байгуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө гадны энэ ирсэн хүмүүс Монголд бизнес хийж болох юм байна шүү. Хөрөнгө оруулж болох юм байна. Монгол залуучууд ийм мундаг юм байна. Тэгэхээр эднэртэй хамтарч ажиллах боломжтой байна гэдэг цаашны ирээдүйн маш том хамтын ажиллагаануудыг бид нараас суурийн тавьж өгч байгаа гэдгээрээ энэ арга хэмжээндээ маш их баяртай одоо ихтгэл үнэмшил дүүрэн зохион байгуулж байгаа. Тэгэхээр ASPAC 2025 маргааш эхлэх гэж байна. Тэгэхээр бүртгэл харахаа хаагддаг байх те. Хэрхэн яаж бүртгүүлэх вэ? Солонгоос. За мэдээж бүртгүүлж болно. Ер нь бол Аз намхан далайн бүсийн чуулган болохоор зөвхөн гишүүдэд гэдгүй. Сонирхож байгаа хэн бүрд хэрэг боломжтой. Тэгээ заавалжгүй 18-аас 40 насны биш. Одоо эрхэм сенаторууд маань ч гэсэн бас энэ хүн арга хэмжээнд оролцдог байгаа. Тэгэхээр манай үеийн салбар болгоны ерөнхийлөгчид эрхэм сенаторууд маань манай одоо энэ Аз намхан далайн бүсд оролцох боломжтой байдаг. Тусдаа сенаторуудад зориулсан хөтөлбөрүүд гэж бас байдаг. Тэгэхээр хэрвээ одоо манай одоо энэ юуг үзэж байгаа үзэгч нар маань бизнес эрхэлдэг мөн зүгээр оюутан байсан ч гэсэн хамаагүй манай энэ ASPAC-т оролцож болно. За тэгээ бүртгүүлэхийн тулд болохоор JCI aspac2025.com гэсэн вебсайт руу ороод бүртгэлээ хийлгэх боломжтой байгаа. Тэгээ 4 өдрийн буюу 150 сургалтууд, хуралдаанууд, мэдээнүүдэд одоо 150 үйл ажиллагаа байгаа манай хөтөлбөрт. Тэгэхээр энэ 150 үйл ажиллагаанд оролцох хурамж нь ердөө $320 төлбөртэй байгаа. Тэгэхээр би яг энэ ASPAC-ын талаарх анхны мэдээллийг нэг 2-7 хоногийн өмнөх сошиал дээрээс харчаад ер нь 5000 хүний чуулга уулзалт гэж ямар гайхалтай арга хэмжээ болох ч байгаа юм бэ гэж бодож байгаад тэгээд нэг ингээд сошиал үзээ байжсэн чинь хүмүүсийн хувьд бас нэг хэд хэдэн
буруу ойлгож байгаа ташаа ойлголтууд байх шиг байна. За энэ төрөөс байгуулж байгаа арга хэмжээ юм шиг байна. Төр зардлын дагаад байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ талаарх ташаа ойлголтыг засахад бол ямар нэгэн тодорхой мэдээлэл өгдөг юм уу? Тэгж байх ба. Жишээ байгууллага өөрсдөө хөрөнгөө босгодог. Бид нар нөгөө сайн дурын үндсээр одоо үйл ажиллагаа явуулдаг төрөөмс байгуулагчдад. Тэгэхээр бид нар одоо бизнес эрхлэгчдээсээ хөрөнгө босгоо. Тэгээ эргээд тэднүүсийгээ бас вин зарчмаар тэднүүсийгээ бас үйл ажиллагаагийн дэмжийг сурталчлах. Дээрээс нь бид нар энэ 5,000 бүртгэлтэй нийтдээ 4,000 гаруй гаднаас ирж байгаа зочдод эдгээр одоо биднэрт хөрөнгө оруулсан одоо спонсороор орж байгаа байгууллагуудаа бүгднийг бид нар тухайн бусад одоо Аз намхлан бүсийн чуулгуулцад ирж байгаа гадаад оролцогчтойгоо холбож өгөх бизнесийн хамтын ажиллагааг нь өргөжүүлэх. Тэгээ энэчнээсээ илүү бүр дэлхийн одоо компани болох боломжуудыг бас бид нар нээж өгч байгаа. Ийм дээрш төр бид нар энэ арга хэмжээг бол цэвэр өөрсдийнхөө санхүүжилтээр явж байгаа. Төрөөс бол бид нар яаж дэмжлэг төсөлцөө үзүүлж байгаа вэ гэхээр төрийн байгууллагаар мэдээж энэ 5,000 хүний үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад дэд бүтэц дээр дээрээс нь зөвшөөрлүүд дээр үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн зөрчил дутагдaltaгүй аюулгүй байдлыг хангах энэ бүгдээр тусалж явж байгаа. Тэгэхээр энэ ташаа ойлголтыг бас зассанд баярлалаа. Тэгэхээр хүмүүсийн хувьд бас мэдээж нэг ташаа ойлголт ингээд буруу мэдээлэл тарчвал бас тархах нэтэрхий хурдан байгаа учраас энийг залруулах зүйтэй болов уу гэж бодлоо. Тэгэхээр 2017 оны би арга хэмжээний талаар бас дахиад нэг зүйлийг асуумаар байна. Ер нь бас өмнөх туршлагуудаас ингээд харж байхад яг тэндээс ингээд гарч исэн амжилттай төсөл хөтөлбөр эсвэл компани тиймэрхүү жишээнүүд байвал бас бидэнтэй болцсон. 2017 он ерөөхдөө GCI Монгол байгууллага монголчуудыг GC гэдэг нийт одоо дэлхийн байгууллагын хувьд таниулсан хамгийн том анхны алхам байсан. Тэг яг энэ 17 оны бид нар энэ Аз намхлан бүсийн чуулгуулцыг маш амжилттай зохион байгуулад тэг энэ дээр хүмүүс маш өндөр сэтгэлтэй байсан учраас биднэрт бас итгэх монголчуудад итгэх итгэл төдий ч нэгээр нэмэгдсэн. За одоо яг миний санахад одоо манай салбар байгууллага дээр жишээнүүд гэвэл Sun Medical гэдэг имлэг тухайн үед одоо Солонгосоос ирсэн зочдтой манай салбарын маань гишүүн холбогдоод нийлээд ингээм хамтдаа тэрхүү имлэгийг байгуулах тий. Энтэй яг адилхан маш олон ийм хүмүүс хамтарсан бизнесүүдийг бол эхлүүлсэн. За дээрэс нь одоо Сингапураас ирсэн зочд гэхэд бүгдээр ингээд маш хэмжээний одоо бэлэн мөнгө бариад ирчихсэн. Би Монголд яавал би мөнгө өсгөж болох. Монголд одоо ядчил банкны хүү бусад улсуудтай ботход тарьсан өндөр юм байна. Хөрөнгө оруулалтын өгөөж илүү өндөртэй юм байна. Би тэгвэл яаж Монголд хөрөнгө оруулах вэ? Яах вэ ингээд шууд ирээд хүмүүсээс зөвлөгөө аваад асууж исэн. Тэгээд миний одоо мэдхэд хэдэн Сингапур найзууд бол бас Монголд хөрөнгө оруулалтыг хийж исэн. Шууд одоо GC-ийн гишүүдтэй танилцаад тухайн бизнестэй танилцаад ихтгэлцэл үүсний үндсээр хөрөнгө оруулалтыг авч ирсэн туршлага бас зөндөө байгаа. Тэгэхээр Солонгоос зохиод бас өмнөх одоо Индонезийн Жакартад болж исэн гэж юм тий. Бас ер нь ингээд Аз намхлан бүс нутгийн орнуудаар ингээд дамжаад болд юм биш. Тэгэхээр өмнө нь оролцож байсан бас олон улсын чуулга уулзалтуудын туршлагаас бас бидэнтэй уулзвал ер нь GCI байгууллагт орсноороо бас энэ төсөл хөтөлбөрүүдэд нэгдэхээс гадна дэлхийн хэмжээний том чуулга уулзалтуудад оролцох боломж бол залуус нээлттэй шүү дээ. Тэгэхээр тэр туршлагаас бас бидэнтэй уулзсан. Тийм тэгэл би яг GCI Монгол байгууллага болохоор ер нь дотроо бас нэг бүтцүүцтэй байдаг. За жишээлбэл GC Монгол Академи гэж байдаг. Залуучууд ганцхан GC Монголын гишүүн биш, өшөөд сурагч агш байдлаар, өшөө зөв мэтгэлцэх байдлаар илтгэх байдлаар өөрсдөө хөгжүүлж, хувийн талаасаа хөгждөг энэ боломжийг GCI байгууллага олгодог. За тэгээд манай GC Монгол Академийн сурагч багш нар олон улсын чуулга уулзалтууд дээр очиж бас сургалтууд ордог, зохион байгуулдаг, бас нэлээд нэр хүндтэйдээ ордог. Ер нь бол одоо энэ Аз намхлан бүсийн ихэнх сургалтуудыг манай Монгол агш нараас зохион байгуулад байдаг. За тэгээд миний хувьд гэх юм бол бид нар одоо энэ сүүлийн 2 жил яг энэ Аз намхлан бүсийг чуулганыг одоо маргаашийн өдрийг өгөх гэж 2 жил ерөнхийдөө минимум ажилласан байгаа. Тэгээ энэ 2 жилийнхаа хугацаанд би бол амьдралдаа хизээж төлөвлөж явхааргүй газраа хүртэл очиж одоо GC-гийнхаа буйнаар гэх юм уу тий. Одоо энэ маргааш болгож байгаа Аспакийнхаа буйнаар би одоо очиж Монгол улсаа сурталчилж, Монгол улсаа сурталчлаа гэд биднэрт хинч цалин өгөөгүй. Энэ бол зүгээр л итгэл үнэмшлээрээ бид нар Монгол улстай хайртай, Монгол улсын иргэн гэдэг үүднээсээ бид нар одоо тэр улсад өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг зараад, санхүүгээ зараад тий очиж ингээ промошн хийж байгаа. Тэгээ очихдаа хүртэл бид нар go Mongolia гэл тий Монгол улсаа сурталчлаад ингээ явж исэн.
Тэгээ хамгийн гоё тод жишээ гэх юм бол би Зимбабве орж ирсэн. Африк төвд байдаг Зимбабвест. Зимбабве улсад очиж сургуульд орсон ба. GC Монгол Академи хамгийн анхны сурагч агшилсан байгаа. Монгол одоо хүн очиж тийч сургуульд орсон. За тэгээд давхар өшөө Монгол улсаас сурчлаад одоо ингээд Азам хандлан бүст хүрэлцэн ирээрээ гэд ингээ уриалж исэн. Тэр бол үнэхээр гоё. Тэгээ бид нар энэ аюу богино хугацаанд маш олон улсын соёлыг мэдэх боломжтой. Тэр улсуудад яг юу болоод байгаа, ямар асуудал байдгийг, манад үүдэг асуудал чинь бас тэнд байдгийн биш үү? Манад байгаа асуудлыг тэр улс ингэ шийдсэн биш үү гэсэн бас шийдэл гаргалгаа, бизнесийн санааг бид нар маш богино хугацаанд авах боломжтой байдаг. Манай одоо энэ GC-ийн олон улсын арга хэмжээнд явах юм бол тэгэхээр тэрүүгээрээ бас хүмүүсийг аюуг татдгийн болов гэж бодож байна. Тэгээ бид нар ингээ промошн хийгээд бусад бүх улсуудынхаа одоо чуулгануудад очиход Монголд тэр хүмүүс маань нэг удаа ирээд аюу хайртай болоод одоо жишээлбэл манай Хонконгийн төрөө жилийн үндэсний ерөнхийлөгч Монгол улсад их нэртэйгээ хурмай зохион байгуулж байна. Гэр бүл нь тэр чигээрээ хурж ирж байна. Энд чинь ингээл GC-ийн шугамар Монгол улсад хайртай болсон. GC-ийн Монголын гишүүд маань бас тэр хүмүүс сайхан сэтгэл төрүүлсэн учраас тэр хүн бүхэл бүтэн бүх гэр бүлээ дагуулж ирээд тэ одоо өөрийнхөө зардлаараа гэсэн үг шүү дээ. Монгол улстай бас нөгөө талаасаа хөрөнгө оруулж ийн гэсэн үг. Тэгээ өөрийнхөө хурмыг хүртэл ингээд зохион байгуулж байгаа. Тэгээ би хурим нь ингээд болгож байгаа гэд гишүүдтэй хэлэнгүүд эхнэр нь Монгол юм уу гэж суугаад байгаа байхгүй надаас. Тэрнгүй Хонконг гэр бүл гэсэн ирнэ Монголд хайртай учраас GC-гийнхаа шугамар ингээд танилцаад ингээд Монгол улсад ингээд хормой хүртэл ингээд хийх чинь. Тэгэхээр ер нь бол манай GC-ийн гишүүдийг би бол чимээгүй баатрууд гэж нэрлэдэг. Бид нар хизээч цээжээ зохиод манай GC ингээ хийцэн бид нар GC-ийн мундаг байгаа гэж хизээч зарлдаггүй. Бид нар чимээгүй одоо энэ замын аль болох залуучуудтай олон улсад гаргаа явж идэг юм чимээгүй баатрууд юм болов уу гэж одоо бурхан багш ихтүүч өдөр хэлчихэд болохолоо гэж бодож байна. Тэгэхээр чимээгүй маш олон баатрууд байгаа. Ялангуяа энэ маргаашийн эхлэх үйл ажиллагааны ард те таадтай хамтарч ажиллаж байгаа байгууллагууд мөн GC Монголиад хамрагдаж байгаа бүх залуучууд бас үйл ажиллагаанд бол өөрсдөө хувь нэмрийг оруулж байгаа. Тэгэхээр ер нь энэ 5,000 хүнтэй арга хэмжээний зохион байгуулалтын ард ер нь хичнээн хүнтэй баг ямар бүрэлдэхүүн ажиллаж байна төмрөө бас энэ талаарх мэдээллийг бидэнтэй олзлоо. Тэгэхээр энэ ажлыг зохион байгуулахад үндсэндээ 860 өдрийг одоо бид нэр зарцуулсан байна. Тэгээ 860 өдрийн үйл өдөр зарцуулахдаа бид нар нийтдээ 2000 гаруй таскуудыг биелүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар биднэрт яг үлдсэн байгаа 150 таск байна. Яг одоогийн байдлаар ажиллаж байгаа яг фронт дээр ажиллаж байгаа гэх юм бол GC байгууллагын гишүүд нийтдээ нэг 200 орчим залуучууд яг нэгдсэн нэг удирдлага дор нэг командаар одоо ажиллаж байна. Дээрээс нь биднэрт мэдээж тусалж байгаа, дэмжиж байгаа маш олон спонсор байгууллагууд дээрээс нь сайн дурын ажилчид байна. Сайн дурын ажилчин хүүхдүүд маань жишээлбэл одоо өнөөдөр нэг 400 гараа явж байна. Тэгээ спонсор байгууллагууд маань нэг 40 гаруй спонсор байгууллагууд бидний одоо үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээ явж байна. Тэгээ дээрээс нь бид нар зөвхөн ганцхан GC Монголоор энийг зохион байгуулдаг зүйл бол биш. Яагаад тэгэхээр энэ дэлхийн байгууллага гэж байдаг. Бид нар Аз намхан талаан бүсийн чуулга улсыг зохион байгуулахад энийг яг өдөртөн гардан явуулт нь болохоор headquarter буюу дэлхийн байгууллагын толгой хүмүүс байж идэг. Тэгээ тэр хүмүүстэйгээ бас ингээд дэлхийн залуучуудыг энэ чуулганыг ер нь хийж байгаа. Тэгэхээр яг энэ дэлхийн залуучуудын нэгдэл гэдэг байгаа энэ манлайллыг одоо яг биеэрээ үзүүлж байгаа. Эсвэл манлайлагчдыг бэлдэж гаргаж ирж байгаа энэ залуучуудын нийгэмлэл нь ерөөсөө бүгдээрээ л ер нь энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа л гэсэн үг. Тэгэхээр гахалтай ер нь бол хувь хүнийхээ зүгээс харахад за 18 настайдаа илсэн байлаа гэж бодоход хамгийн удаандаа 22 жил бол өөрийнхөө амьдралынхаа бараг дэн ахсыг зориулж болох боломжтой байх нь. Тэгэхээр доллар сүрэнгээс асуухад ер нь чиний ингээ хувь хүний хувьд бол 2017 онд бас төр чуулга уулзалтын зохион байгуулалтын багт байсан Кралидийн 8 жил өнгөрчихсөн байх шиг байна. Ер нь юу олж мэдэв энэ байгууллагаас те юу сурч мэдэв чамаг хөгчүүд чинь бас хэрхэн яаж нөлөөлөж GC Монголи тэр талаар бас бидэнтэй олцсон сонирхолтой. Тэгэлгүй яг хаа би GC байгууллагын тухай хамгийн анх 2012 онд ажлынхаа шугамаар олж мэдчихсэн. Нэг олон улсын хүүхдүүдийн төсөлд анх очоод GC гэж байгууллага ийм байд юм байна гэж мэдээд за тэгээ 2014 онд гишүүн нэрлсэн. Тэгэхээр одоо ингээд 11 гаруй жил хэлэдийн GC байгууллагт идэвхтэй гишүүнээр явж байна л да. За ерөнхийдөө бол би одоо энэ хугацаанд яагаад би байнга идэвхтэй байгаад байна гэхээр энэ миний амьдралын ерөөсөө нэг хэсэг болчихсон. За
За нэгдүгээр хувь хүний хөгжлийн хувьд гэх юм бол би эндээс маш их зүйлийг сурч авч байна. GCI байгууллагыг би ерөнхий ийм бичил нийгэм инкубатор гэж хардаг байхгүй юу? Энэ одоо бичил нийгэм дотор би маш олон зүйлийг туршиж үзнэ. Өөрийгөө олон талаас нь туршиж үзнэ. Тэгээ энэ дотроо би өөрийгөө хөгжүүлээд эргүүлээд томорсон энэ нийгэмдээ гарахад өөрийнхөө сурсан мэдснийг хөгжүүлэхэд надад илүү дөхөм амар байдаг гэсэн. За хүүхэн талаасаа GCI байгуулалт маань маш олон сургалтуудыг гишүүдэд зохион байгуулждаг. Тэгэхээр би энэ сургалтуудад бол маш идэвхтэй хамрагдаг. Одоо жил болгон бид нар ерөнхийлөгчийн нэрэмжит академи гэдэг хамгийн том юм оюунлаг арга хэмжээ зохион байгуулдаг. За энэ арга хэмжээгээр бид нар одоо Харвардын профессоруудыг их журжин маш том одоо энэ жилийн арга хэмжээ гэхэд өөрийгөө хайрлах сэтгэл зүйн байдлаа илүү анхаарах дээр бид нар анхаарсан ч юм уу те маш олон талаар ингээ хувь хүнийгээ хөгжүүлээ явдаг. За хоёрдоорт гэх юм бол бизнесийн маш том боломж. Ерөөсөө GCI байгууллагч нь ийм залуу бизнес эрхлэгчид болоод одоо улс төрд ингээд хүч зорио явж байгаа энэ залуучуудын нэгдэл байж байгаа л да. Нийгмийн бас маш идэвхтэй хүмүүсийн нэгдэл гэсэн. Тэгэхээр би ингээ бизнесээ өргөжүүлэлт хийхэд GCI байгууллагатай хамтраад нэг төсөл хэрэгжүүлээд үзчихсэн те хамтраад энэ одоо Аспак шиг юм арга хэмжээний ард гараад үзчихсэн бол би нэг нэгэндээ итгээд цааш тасцсан бизнес хийхэд хамаагүй илүү дөхөн байдаг л да. Тийм болохоор энэ ихтгэлтэй найзуудтайгаа ингээ бизнесээ өргөжүүлээд хамтраад бизнес хийхэд надад бас маш их нөлөө үзүүлсэн. За дээрэс нь олон улсын байгууллага гэдэг утгаараа би одоо GCI-д 10 гаруй жил ахт маш олон найзуудтай боллоо. Би дэлхийн хаашаач очсон гэсэн надад GCI-гээр дамжуулаад таньдаг найз намайг онгоцны бодлоос очиод тосоод авах те. Тэнд хотод ингээд намайг дагуулад явах юм гоё найзуудтай боллоо. Тэгэхээр би өөрөө GCI-д орсноор дэлхийн иргэн болж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм гоё олон улсын боломжийг бас би авсан. За дээрэс нь миний GCI байгууллагад орсон хамгийн том хүчин зүйл бол ер нь нийгэмд үзүүлэх нөлөө байсан л да. Ер нь бол нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх ийм гоё байгууллага байдаг. Тэгэхээр миний өөрийн хувь хүний үзэл баримтлал ч гэсэн би нийгмийн эдис учраас нийгэмдээ би яаж нөлөө үзүүлж болох вэ гэж аяг боддог гэсэн багасаа. Тэг яг GCI байгууллагын төсөл хөтөлбөрүүдээр түрүүний дурдсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулаад би иргэнийхээ хувьд нийгэмдээ ийм гоё үн цэнийг хувь нөлөөгөө эерэг өөрчлөлтийг авчирч байгаа учраас ингээд энэ бүх боломжийг би одоо бүгдийн гоё эдэлж байгаа учраас дээрэс нь 5 дахь боломж гэж бид нэр хэлэх дуртай. Энэ бол нөхөрлөл. Энэ бүр хамгийн гоё боломж. Энэ байгууллагт байгаа бүх хүмүүстэй бид нар маш гоё найзууд болдог. Яагаад гэвэл бид нар маш олон жаргалтай, зовлонтой үеүүдийг хамтдаа туулдаг учраас маш сайхан найзууд болдог. Тэгээ ийм гоё community буюу нийгэмлэг, нийгэм үүсчдэг учраас би одоо энэ төрөний дурсан бүх 5 боломжтой өөртөө маш ихээр олж авсан. Тэгээд 5 дахь буюу энэ нөхөрлөлийн боломжууд бүр илүү хайртай байдаг. Илүү яг хөө тэгэхээр community бол мэдээж хамгийн чухал байгаа даа тий. Ерөнхийдөө өөрийнхөө хийж байгаа ажил, мэргэжил, бизнесийн талаарх community-го цуглуулвал тэр нь ингээд урт хугацаанд, богино хугацаанд өргөөжөө мэдээж хизээ нэгэн цагт өгөх нь бол тодорхой. Тэгэхээр би Солонгоо бас нэгзүүлэн талаар илүү дэлгэрэнгүй асуумаар энэ түрүүн нөө дижитал болон ногоон чуулганы хэсгийг нь хариуцж байгаа тий. Тэгэхээр ногоон чуулганыхын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл түрүү ярьлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын 17 зорилтын тэмдгийг бид хүртэл ингээд зүүдэг энэ төрөйг тий. Харин дижитал талаас 2017 за өмнөх жилүүдэд харьцуулахад миний хувьд бол нэг хиймэл оюунтай холбоотой юмнууд бас байх болов гэдэг хүлээлт байна. Зүгээр хувь хүнийхээ хүлээлтээс тэр юм дижитал талыг нь бас илүү дэлгэрэнгүй ярил. Тэр талаарх мэдээлэл өгвөл. Одоо би AI сууж байгаа шүү дээ. За жок л. Ер нь бол мэдээж хэлгүй яг хуу дижиталийн нэг хэсэг бол яалтчгүй AI байгаа. Гэхдээ бид нар болохоор яг илүү төлхөө нөгөө гринийхаа хүрээнд бид нар дижитал болж байгаа гэсэн концепцийг явуулаад байгаа. Яагаад вэ гэхээр Монгол улсын хэмжээнд ийм доктортой менежментийн зорилтын дагуу хийсэн арга хэмжээ байдаггүй юм бэлээ. Тэр тусмаа ийм том арга хэмжээ 50 улсын 50000 хүнийг хамруулад тэгээ бид нар энэ чинь нөгөө олон улсын сертификатыг авах гэдэг байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо энэ арга хэмжээг зохион байгуулад. За тэгээд AI-г бол мэдээж бид нар ашиглана. За тэгээ яагаад вэ гэхээр Аз намын улаан бүсийн чуулган гэдэг утгаараа монгол хэл юм уу эсвэл англи хэлийг бол яг түгээ мэднэ. Гэхдээ бас сайн ярьж чадахгүй гişүүд ч гэсэн байдаг учраас манай аппликейшн жишээлбэл шууд 4 хэл рүү AI-аар шууд хөрвүүлэгдэж явж байгаа. Тэрэн дээр тэрний ард хин нэгэн бол сууж орчуулсан биш. Шууд AI-аар автоматар орчуулга хийгдэж байгаа. За тэгээд мэдээж 50000 хүний оролцож байгаа 4 өдрийн арга хэмжээний зураг гэдэг зүйл бол мэдээж асар их байгаа. Тэр асар их зураг дундаас өөрийнхөө зургийг олно гэдэг чинь баг. Тэгээ хідэн хэр удаан одоо хайх хэрэгтэй болох юм. Тийм болохоор бид нар AI-г ашиглаад яг таны царайг чинь таниад тантай холбоотой бүх зургуудыг ингэж гаргаж ирдэг энэ системийг бас одоо дижитал байдлаар нэвтрүүлж байгаа. Нэг үсэндээ аль болох тухайн оролцогчийн
одоо энэ 4 хоног байна уу 7 хоног байх хугацааг нь аюу гоё юм тухтай, ойлгомжтой. За тэгээд ерөөсөө бүх юм л гар утсан дээр нь байдаг байдлаас нь бодож бид нар одоо ер нь бол яг энэ концепцийг агуулад хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр төмрөөгөөс хөтөлбөрийн талаар бас илүү дэлгэрэнгүй дахиад нэг асуумаар санагдлаа л да. Түрүүн бас 4 хоногийн хөтөлбөрийг нэлээд товчхон хэлчих шиг боллоо тий. Тэгэхээр маргаашийн арга хэмжээ ер нь яг яаж эхлэх юм те одоо маргаашийн нээлттэй арга хэмжээнд оролцох сонирхолтой хүмүүс байвал хэрхэн яаж бүртгүүлээд яаж нээлттэй арга хэмжээнд оролцох юм. За мөн бусад хөтөлбөрүүд дээр одоо жишээ нь аппликейшнийг ямар нэртэй аппликейшн байв? Aspac JCI Aspac 2025 гэдэг. Тэрийг бол одоо Google Store юм уу, App Store дээрээс авчиж болох нь шүү дээ, Play Store дээрээс юм уу. Тэгэхээр хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Маргаашийн хувьд болохоор нийтдээ нэг 26 арга хэмжээ зохион байгуулагч. Тэгэхээр өглөөний 7 цагаас эхлээд манайх Улаанбаатар зочид буудал дээр National Area одоо trainer буюу одоо дэлхийн одоо сургагч багш нар энэ аспект оролцож байгаа бүртгүүлсэн залуучуудад одоо хувийн хөгжил, скиллийн те бүхий сургалтуудыг ороод эхэлж байна. За тэгээ өдөр нь болохоор бас бид нар нөгөө сая дурдсан шиг Senat тэгээ VVIP зочид гэж байдаг. Тэр болгондоо бас ингэж тухайлсан юм хөтөлбөрүүдийг зохион байгуулгаад эднээс нь явж байгаа. Бидний таны сайн хэлсэн нээлттэй арга хэмжээ бол орой 18 цагаас эхлэе явна. Манай нээлттэй арга хэмжээ болохоор Social Pay Park дээр болж байгаа нийтдээ 5,000 үнэний суудал засагдсан бас Монголд бас байгаагүй хэмжээний тийм нүсэр том маш тийм протоколлог тийм үндэсний хэв маягийг агуулсан ийм одоо 4 цагийн одоо арга хэмжээ болж байгаа. Эхлээд бид нэр opening ceremony буюу энэ чуулга уулзалт те Аз намхан ламсын чуулга уулзалт нээж гинэ гэдгийг тунхаглана. За ингээд тунхагласны дараа бид нэр welcome night гэж хийдэг. Яг Монгол улсын хэв маягийг тэнцээ бидний гадаадаас ирсэн зочдтой харуулах. Монгол гэдэг одоо энэ үндэстэн чи одоо яг ямар одоо өв соёл уламжлалтай юм бэ? Монголчууд бид нар юу хийж чаддаг юм бэ? Урлаг одоо тань мэдхүйн салбарт хэрхэн ямар амжилттай явж байгаа юм. Энэ болгоныгоо бид нар тэр нээлттэй арга хэмжээ болон welcome night-аараа зохион байгуулах юм. Тэгээд дээрэс нь бид нар энэ арга хэмжээнд оролцохын тулд сая манай хоёр захирал маань хэллээ шүү дээ. Бид нар JCI Aspac гэсэн веб хуудасаар бүртгэлээ хийлгэж болж байна. Дээрэс нь бас таньдаг мэддэг бүх одоо найз нөхдөсөө сургалах юм бол мэдээж JCI байгууллагын гишүүд бол одоо таны нэг найз бол байж л байгаа гэж би бол бодож байна. Тийм болохоор тэр болгоноор одоо Aspac-т оролцоход бол нээлттэй. Хамгийн гол энэ Aspac-т оролцсноор энэ хувь хүний хөгжил дээрээс нь олон улсын боломжуудыг дээрээс нь энэ бизнесийн боломжуудыг бол олох боломжтой. Үнэхээр та хилтэй устай байх юм бол тэнцэнээс бол нэрээ одоо нөгөө суусан газраас шороо атгах гэдэг шиг маш олон боломжуудыг бий болгож чаддаг. Тийм байгаа даа. Тэгээ хөтөлбөрүүд маань болохоор үндсэндээ 6 өдрийн арга хэмжээ. Гэхдээ яг official буюу үйл ажиллагаа явуулж байгаа 4 өдөр байгаа. Бид нар 9-өөс эхлээд 10-аас эхлээд үйл ажиллагаа үзээ бид нар эхэлсэн явж байна. Тэгээ та хэд маань бас гадуур төвөөр тий одоо энэ Шангрилаваар явангууд ерөөсөө JCI байгууллагын туг талбай одоо сурталчилгаа нэр ингэж маш ихээр явж байна. Тэгээ энэ бүгдээрээ бид нар яг юуг харуулах гээд байгаа вэ? Юуг ойлгуулах гээд байгаа вэ гэхээр илүү энэ Монгол залуучууд маань энэ манлайлагч залуучуудын дэлхийн залуучуудтай нэгдэж тэ бусад залуучуудтай гүүрэн байгаасаа энэчнээс олж авсан мэдлэг дээрээс нь өөрсдийнхөө мэддэг мэдлэгийг ингэж бусадтай түгээгээрээ дээрээс нь яг энэ дээр нэг юм хэлэхэд би анх JCI-д орохоос өмнө яг ингэж нэг төсөл хэрэгжүүлмээр санагдаад байдаг байсан. Тэгээ ганцаардаад байдаг байсан байхгүй. Тэгээ яг JCI-д байгууллагт ороод илсээд энэ зүйлийгээ илүү олон энэ манлайлагч залуучуудтай нэгдэж хийснээрээ миний тэр бодож исэн өчүүхэн төсөл маань ингээд маш том хэмжээний болох жишээтэй ийм боломжуудыг биднэрт өгдөг. Тэгэхээр энэ одоо дэлхийн залуучуудтай нэгдэх тэгээд манлайллыг одоо бусадтай түгээж дээрээс нь өөрөө яг манлайлагч болох энэ байгууллага руу бас залуучуудаа элсэж ороорой гэхийг бол уриалж байна. Тэгээд Aspac, Amazing Aspac бол бий болно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэлгүй яг хөө тэгэхээр маргаашнаас эхлээд хотын төв орчмоор л нэлээд хөл хөдөлгөөн ихтэй болох нь шүү дээ тий. Энгийн үеэсээ. Тэгэхээр 800 гаруй хоног та хэд бэлтгэл ажиллаа хийж хангасан гэж байна. Маш олон залуучууд энд оролцсон байна. За мөн олон талын хамтын ажиллагаанууд бас байгаа байх. Тэгэхээр энэ 800 орчим
өдрийн ард одоо ингээ маргааш бол бүх ажил ер нь хөдөлжин там бэлэн болчихсон байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр хамгийн хүн сорилттой байсан үеийнхээ талаар бидэнтэй болцвол ер нь манай Монгол улсын хувьд бол энэ ийм том арга хэмжээ маш цөөхөн зохион байгуулагддаг. За жил болгон зохион байгуулагдж байгаа эдийн засгийн чуулган байна. За магадгүй асан байсан мах хамгийн том нь тэгээд одоо энэ та бүхний зохион байгуулж байгаа Аз намхан талаан чуулга уулзалт байна. Тэгэхээр энэ бүхний ард гарахад ер нь хамгийн хүн сорилттой зүйлсүүд нь бас юу вэ? Яг одоо 800 гаруй өдөр алитын өнгөрсөн гэсэн чинь сонсоход сонирхолтой санагч байна. Бидний хувьд гэх юм бол сорилт гэхээсээ илүү бид нар энийг ерөөсөө илүү юм өөрсдөө хөгжүүлэх боломж Монголыгоо иргэн хүнийхээ хувьд Монгол улсад оруулж чадах бидний хамгийн том хонь нэмэр бол энэ юм байна гэж бид нар харсан. Яг бидний хувьд гэвэл бид бүгдээрээ өөрсдийнхөө хөрөнгөөр энэ сурталчилгаагаа хийх гэж жил болгоно. Маш олон улсуудаар одоо бид нар бараг 20 улсаар явчихсан байсан да. Нийлээд тэгээд сурталчилгаа хийгээ хүмүүсээ манад ирээчээ гэдэг. Тэгээд энэ бүхнийг ингэж хийж явахт чинь биднэрт маш их хэмжээний мэдээж нөгөө цаг хугацаа зарцуулж байна тий. Үр хөвгтэй, гэр бүлтэйгээ бизнесээ хийж явах хугацаагаа энэ зарцуулж байна. Гэхдээ бид нар энийг үн цэнтэй гэж итгэж байгаа учраас энэ Монгол улсад хэрэгтэй гэж Монгол улсын залуучуудад хэрэгтэй гэж итгэсэн учраас энэ дээр энэ бүхнийг зарцуулаа явж байгаа. За тэгээд яг айхтар ингээ одоо бодсон чинь бүх зүйл ингээ гой бэлэн болцсон. Нэг хэцүү байсан шиг санагдав. Гэтэ тухайн үед л мэдээж маш хэцүү. Үнэхээр их ядарч исэн бид нар одоо хамгийн одоо шинэ хэцүү гээл түрүү жил бид нар мэдээ уншижсэн баха. Онгоцны бодол дээр бид нар чинь нэг өдөр 2000 зочин хүлээж авчаад бид нар түүхэн рекордоо эвдлээ гэд баярлаад ижсэн те. Гэтэл бид нар 5000 хүнийг нэг өдөр аммаар юм те. Монгол улсын хаан бид нар ингээд нөөц болцоог цааш нь түлхэж байгаа байхгүй юу? Бид нар илүү сайжрах хэрэгтэй байна. Бид нар илүү сайн байхын тулд Монгол улс илүү сайжрах хэрэгтэй байна. Бид нар хөгжих хэрэгтэй байна гэд лимитээ бүгшилж байна. За жишээ нь зочд буудлын хувьд гэвэл Монгол улсын одоо энэ Улаанбаатар хотод нийтдээ 4600 буудлын өрөө байт юм байна. Бид нар тэгэхэд 5000 зочдыг авчрах гэдэг. Тэгэхээр Улаанбаатарын бүх буудлыг бид нар дүүрэх хэрэгтэй болж байна тийм. Цаана дахиад гэдэг хүмүүс үлдэх гээд байна тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний энэ зохион байгуулж байгаа арга хэмжээний хамгийн том одоо саад бэрхшээл бол дэд бүтц талаас байсан. Гэхдээ бид нар энийг бүгдээрээ нөгөө одоо төр засагтаа хэлээд бид нар ийм хийх гэдэг байна. Бид нар бүгдээрээ хамтдаа хөгжөөл та гэд магадгүй энэ арга хэмжээний эхлэл нь дараагийн том арга хэмжээнүүдийн суурь болох бах тий. Илүү олон гадна сочдыг авчрах бидний энэ гоё туршлага дээр сайн туршлагууд бий болоод явах болоо гэж бодож байна. За дээрэс нь би бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа л да. Одоо маргаашнаас эхлээл ерөөхдөө костюм, пижак, поло өмссөн гадны маш олон хүмүүс ингээл хотын төвөөр эргэлдээ явах нь тий. Тэгэхээр энэ аспак буюу энэ чуулга маань ерөөсөө Монгол улсаа дэлхийд сурталчилж байгаа маш том боломж. Тэгэхээр манай одоо үзэж байгаа энэ иргэд маань ингээ явж байгаа хүмүүстэй маш гоё найрсаг байгаарай. Монголын зочломтгой занг бүгдээрээ хамтдаа хараал тий. Зөвхөн жисгийн залуучууд зохион байгуулж байгаа биш. Энэ бол Монгол улсын нэрийг бид нэр дэлхийд гаргаж байгаа. Тэгэхээр ингээ годамжаар явж исэн чинь хаашаа явах мэдгүй ингээд нэг гайхацсан царайтай гадаад байл очоод танд яаж туслах вэ? Та яаж нэ та аспакт оролцож байна? Монголоос яаж ингээд гоё сэтгэлийн асуучхад л монголчууд чи ямар гоё халуун дулаа хүмүүсээ гэдэг ийм гоё сэтгэлдтэй үлдэн тий. Тэгэхээр яг энэ гоё уриалгыг би бүгд нийт үзэж байгаа бүх хүмүүстэй гарган байна. Бүгдээрээ гоё Монголын энэ сайхан зочломтгой зангаа энэ гаднаас ирж байгаа зочдтой гаргая бүгдээрээ энийг хамтдаа харуулъя гэж уриалмаар байна. Тэгэлгүй яг тэгэхээр энэ бас манай Монгол улсын нэр хүндийг олон улсад ялангуяа энэ ирж байгаа бизнесийн салбарын том төлөөллүүдэд өөрсдөө таниулах хамгийн том боломжуудын нэг. Энэ боломж бол бас тэр болгон өдөр болгон тохиохгүй. Тэгэхээр залуучуудыг ч гэсэн бас өөрсдийнхөө хэрээр идэвхтэй оролцоог уриалж бид ер нь ярилцах цаг өндөрлөгт өгч байна. Тэгэхээр ер нь ягаад Аспак 2025-д залуучууд зорж ирэх ёстой бэ? Юу олж авах ёстой бэ гэдгийг хэдүүлээ өөрсдийнхөө байр сууриас товчхон тайлбарлаад за ер нь Аспак 2025 гэдэг арга хэмжээ бол ийм болно. Бид нар яг бүтэн нэг цагийн турш ярьлаа. Гэхдээ товчхон дахиад нэг мэдээлэл өгөөд энэ удаагийн хэлэлцүүлгээ өндөрлөө гэж бодож солонгоо бас эхлэв. За GCI байгууллага бол төрийн бас байгууллага, олон улсын байгууллага. За тэгээд ямар нэгэн шашин, намд харьяалагддгүй ийм байгууллага байгаа. Тэгэхээр та альч нам байсан, альч шашныг үздэг байсан, та манай GCI арга хэмжээнд оролцох боломжтой. Тэгээд GCI-гийн бас гишүүн болох боломжтой. За тэгээд одоо эх 4 хоногт болох гэж байгаа Аз намхан талаан бүсийн чуулганд оролцох хамгийн том боломж гэх юм бол олон улсын боломж гэх юм уу? Хэрвээ таны бизнес гадаад руу гарах гэж байгаа, эсвэл магадгүй таны хүүхэд гадаад руу явж сурахыг зорж байгаа бол та манай арга хэмжээнд ирээд гадны зочдтой танилцаад за магадгүй англи хэлээ жоохон сайжруулмаар аваад
хурж ирээд англиар яриад ч юм уу тийм ийм интернэшнл боломжийг олон улсын боломжийг авах боломжтой учраас битгий боломжоо алдаарай л гэж хэлээ да. Тэгээ төмрөг. Өөрийгөө нээх, бусдаас суралцах, бусдад сургах, эерэг манлайллыг нийгэмдээ үзүүлэх, бизнесийн боломжийг эдлэх, энэ боломжуудыг та авахыг хүсчихвэл JC байгууллагад илсээрэй. Мөн Монгол орныхоо төлөө та цохилох зүрхтэй үзэл санааны хувьд бүх зүйлээрээ Монгол улсаа дэмжиж байгаа бол та JC аспект оролцоороо дээрээс нь хэрвээ оролцох боломжгүй бол оролцож байгаа оролцогч нартай эерэг одоо сэтгэлдлийг түгээгээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр доллар сүрэнгийн үед дөнгөж саяхан бас залуучуудыг уриалга хэлээд амжлаа шүү дээ. Өөр бас хуваалцах зүйл байна уу? Жисай байгууллага бол ерөөсөө залуу манлайлагчдын нэгдэл гэж үздэг. Тэгэхээр хэрвээ та өөрийгөө манлайлагч гэж бодож байвал эсвэл та манлайлагч болохыг хүсэж байвал Жисай байгууллага таны байх ёстой газар. Тэр яг энэ газрынхаа 4 өдрийн маш энэ богинохон өдрийн хугацаанд JC гэдэг нийт байгууллагын тухай хамгийн гол ойлголтуудыг олж аваад тэр бүх нөгөө одоо экспириенсүүдийг өөртөө мэдрэх боломж нь өөрөө энэ Аз намхан талаан чуулга болцсон. Тэгэхээр та маш хэрэг JC-г сонирхож байгаа тийм манлайлагч болохыг хүсэж байгаа бол энэ арга хэмжээг битгий алдаарай. Тэгээ бүртгэл маань бол 14 хүртэл явагдана. Тэгэхээр та саяны хэлсэнтэй вебсайт болон аппликейшнаар бүртгэлээ хийлгээд арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Бас нэг зүйлийг бас нэмээд хэлмээр санагдлаа. Бид нэр Монголоос сурталчилж байгаа тийм. Үүнтэй адилхан одоо нөгөө JCI-ийн үндэсний байгууллагууд өөрсдийнхөө бас соёлыг сурталчилсан өдрөлгийг Монголд ирээд тэдний зочдоо 300 400 500-аагаа ирээд Монголд өөрсдийнхөө тухайн үндэстнийг бас соёлыг сурталчилдаг юм гой гой арга хэмжээгээд эмдэд арга хэмжээнүүд зөндөө олон байдаг шүү. Тэгэхээр зөвхөн хурал сургалтаас гадна маш олон юм соёлын гой өдрөлгүүд болдог учраас энэ бүхнийг нэгд орохыг хүсвэл та бас баг заавал оролцоорой. Ер нь тэгээд зөвхөн тавчамдаа ялцгээд ингээ айгүй гой гой ингээл өгнөд сонсогдож байгаа тий дандаа сонсдог өгнөд байж магадгүй зүгээр л ирээл оролцоол үз. Тэгэл дараа нь тэр хүнтэй ярилцъя тий ямар сэтгэл байгаа. Зүгээр л битгий санаа зов хурж ирээд оролцоол үз. Тийм хуралнаас алдаад авах зүйл. Хуралч бол уулзалт тийм уйдгартай гэдэг нэг энгийн ойлголт байгаа шүү дээ. Тийм бол биш юм бол биш шүү. Дөрвөн жилийн сургалтыг 1 жил болгодог бас сургуулиуд байна шүү дээ. Тэрэн шиг JC байгууллагын одоо ойлголтыг жилийн турш явж байгаад ойлгох биш. Ерөөсөө 4 хоногийн дотор бүх одоо хурал цуглаан, дээрээс нь сургалт семинар, дээрээс нь бусад улс орнуудын соёл тэр зүйлүүдтэй суралцах боломж нь JCI байгууллагын 2025 оны Аз намхан талаан бүсийн чуулга уулзсан талтанд олгогдохоор байгаа маа. Тэгэхээр бидэнтэй ярилцсанд баярлалаа. Тэгэхээр маш гайхалтай арга хэмжээ дараагийн 4 өдрийн туршид зохион байгуулагдах гэж байна. Тэгэхээр та бүгдийн ажилд бас амжилт хүсье. Маш том арга хэмжээний ард одоо гарахад 4 хоногийн хугацаа үлдээд байна. Тэгэхээр үзэгчтэй бид Монгол улсын эдийн засагт маш томоохон эргэлт бас нэг талаасаа авчирч болох үйс. За мөн Монголын залуучуудыг 4 хоногийн туршид олон улсын томоохон бизнесийн салбарын төлөөлөлтөд уулзаж, ярилцаж, за нетворкинг үүсгэж хөгжих боломжийг олгож байгаа JCI Mongolia-гийн Аз намхан далайн чуулга уулзалт 2025-ын арга хэмжээний хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийн талаар 1 цагийн туршид ярилцлаа. Бидэнтэй хамт байж анхаарлаа хандуулсанд баярлалаа.